TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Анхны хүүхдээ яг үлгийдээ авсан, тэрсэн тэр мөчөөс санахаар чанд ямар санагддаг вэ гэрлээ. Тэглгүй яг хоо нэг анхны төрөлт, анхны одоо үрээ анхны хүүхдээ үлгийдээ авсан мөч бол үнэхээр бүсгүүчдийн хувьд мартагдахааргүй гайхалтай мөч байдаг. Тэгээд би бас маш их баярлж исэн. Нөгөө талаасаа бас маш их айцтай байсан. Яагаад тэгэхээр тэр жаахан амтныг одоо яаж тэрх учраа болохгүй унахчих вэ гэж бүр айгуунаас сандарч исэн. Үнэхээр гайхалтай байсан. Тийм шүү. Хөөхд үнэхээр өхөөрдөм, үнэхээр нандин гэлэх шүү дээ, тий. Би Сара гэд найзтайгаа эртээд таарад уулзсан байхгүй юу. Тэгсэн чинь найз маань өөрийнхөө амьдралын түүхээ хэсэгээ хугацаанд надтай хуваалцлаа. Тэгэд түүний амьдралыг сонсохдоо өөрөө ирэхгүй нулимс асгарсан. Тэгээд найз маань хүнтэй суугаад нэлээд олон жил өнгөрсөн ч гэсэн ерөөсө хүүхдтэй болохгүй байгаадсан байхгүй юу. Тэгээд Сара маань хүүхдтэй болохыг үнэхээр их хүсэж байгаа ч гэсэн түүний ярианы өнгө бас нөгөө нүднийх нь харцнаас нь яг тэр хүсэл нь ингээд илт харагдчихсан. Сара хэлэхдээ заримдаа жирэмсэн үнийг харахтаа хүртэл түүний сэтгэл үнэхээр шаналдаг. Ингээд айгуу тэгж хэлсэн тэр үгийг нь сонсохдоо түүний өмнөөс юу гэж хэлэхээ ч мэдэхгүй одоо хэлэх өгч олдохгүй айгуу хэцүү байдалд орсон. Тэгээд өөр хүүхэд бол нөгөө бурхнаас ирдэг бэлэг гэдэг Бурхны ивэл ёроолыг алдсан юм шиг тийм өдрүүд байсан гэд хуваалцчихсан. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөртөө сонсогч та тавтай морилно. Гэрлээ бид хоёр өнөөдөр та нартайгаа хамт байхдаа үнэхээр их баяртай байна. Нэвтрүүлэгтээ хамт байгаа танд баярлалаа. Тэгээд бид өнөөдөр үргүйдэл буюу хүүхэдтэй болж чадахгүй байгаа талаар ярилцах гэж байна. Тэгээд аль нэг сонсогч маань энэ хүнд асуудалтай тулгарч ирсэн байж магадгүй. Эсвэл таны таньдаг хүн ч магадгүй юм асуудалтай тулгарч ирсэн байж магадгүй. Тэгэхээр жимсэгийнхэн яриаг үргэлжлүүлээд сонсъё. Тэгээд Сара найз чинь ер нь хүүхэдтэй болох гэж ер нь хэр удаан хүлээсэн бэ? Гэрэлснээсээ хойш гэд ботхоор ч одоо нэлээд удаан олон жил өнгөрсөн юм шиг байна. Санагдаж байна. Тэгээ Сара бүр 8 хүүхэдтэй олно гэж дандаа нөгөө баг багтай айгу их мөрөөдөж ярьдаг байсан. Гайхалтай. Гэтэл одоо эргээд харахаар Сара маань одоо нэг ч төрч амжаагүй байгааг харахаар жоохон хэцүү. Тийм байна те. Тийм хүүхэд олддоггүй гэхүү одоо хүүхэд олдохгүй байгаа эмэгтэйчүүд ер нь олон байдаг тий. Уг нь Сарад маань өөртөө яг адилхан бэрхшээлтэй зовлонтой одоо асуудалтай найз байх юм бол жаргал зовлонгоо хамт хуваалцаад явах нь одоо нөгөө Сарагийн маань сэтгэл санаанд ч гэсэн тустай юм шиг надад санагдаад байгаа юм. Гэхдээ найз маань бусад хүмүүстэй ярихаас яг энэ асуудлаа дэлгэж ярихаас нөгөө санаа найгуух зовдөг. Яагаад гэвэл гэрлээд үнэхээр олон жил өнгөрцөн байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Аргагүй л дээ тий. Тэгээ нөгөө миний сонссноор 10 хос тутмын нэг нь хүүхэдтэй болж чаддгүй гэж сонсч ийсэн. Тийм үү. Яг 10-аас 1 гэхээр чинь бас л ихтэй хойш тий. Тийм багаз. Тэгээ нөгөө нэг Сарагийн нөхөр нь энэ асуудалд цохолдож магадгүй буруутгаад байвал гэр бүлийн асуудал үүснэ л дээ тий. Тэгээ нөгөө бусад хүмүүстэй ярихад сэтгэл нь амарч байгаа асуудал бол биш л байна л да. Тийм шүү. Тэгээ найзыг маань буруутай гэхээс гэж буруутгах тий. Буруутгах нь бас буруу юм шиг санагдаад байгаа юм. Гэхдээ нөгөө нэг нөхөрт нь бас ямар нэгэн асуудал байвал одоо яах вэ тий. Үр хүүхэд олохгүй байх нь зөвхөн нөгөө нэг эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэсэн нийтлэг хандлага одоо нийгэмд зөндөө байгаад байдаг л да. Миний бодлоор эхнэр нөхөр хоёулангаас нь л яг энэ хүүхэдтэй болохгүй байгаа асуудал нь шалтгаалаад байгаа юм шиг санагдаад байдیں۔ Бас ямар ч нөгөө нэг эмгэг шалтгаан хичнээн эмнэлгээр явсан ч гэсэн хүүхэдтэй болж чадахгүй байгаа ямар ч нөгөө эмгэг шалтгаан байхгүй байх ч гэсэн үеуд байгаа штэ. Найз маань яг хүүхэдтэй болох гэж олон жил хүлээсний эцэст саяхан эмчит үзүүлсэн байна л да. Яг яагаад хүүхэдтэй болохгүй вэ гэд. Их үнтэй ч гэсэн тэр хоёр хоёулаа нөгөө нэг хүүхэдтэй болж чадахгүй байгаагаа онцлуулаа, шинжлүүлээд
Тэгээд нөгөө нэг янз бүрийн тестүүд өгөх шаардлагатай болсон. Тийм ээ тий. Гэхдээ энэ төрлийн шинжилгээ хийх гээд одоо явхаар нөгөө эрэгтэйчүүд тэд хүнд тусдсан юм шиг байгаа нэг онцгой дорд үзэгдсэн юм шиг тийм санагддсан юм шиг надад санагддیں۔ Гэхдээ нөгөө нэг шалгуулах хэрэгтэй л дээ тий. Хэрэв нөгөө нэг эрэгтэй асуудалтай байвал тэр хүнийг эр хүн биш гэж одоо үгүйсгэх одоо хэрэг огт биш шүү дээ. Харин нөгөө эхнэрийнхэн төлөө зогсож байгаа хүчтэй эр хүн байна л гэж би бол харна гэж бодохоор байна. Сараа уг нь харьцангуй одоо насаар залуу байна л та. Тэгэхээр тэр хоёрт хүүхэдтэй болох боломж байгаа гэдэгт би бол итгэж байгаа, итгэсээр байгаа. Нас ахаад ирэхээр л харин хүүхэдтэй болох боломж нь арай багасаад одоо нөгөө багасаад ах болоо даа л гэж бодож байна. Тийм байна те. Нас ахих тусам эмэгтэйчүүдийн өндгийс боловсруулалт нь багасдаг те. Тэгээ нөгөө цэвэршилт болвол нөгөө эмэгтэйчүүдийн өндгийс боловсруулахыг төр зогсоодог үйл явц байгаа тий. Зарим эмэгтэйчүүдийн нөгөө сарын тэмдэг нь тогтмол ирдэг дандаа алдагдаад идэв шнэ. Магадгүй энэ нь жирэмслэхт нь бас асуудал үүсгэх юм болов. Сарын тэмдгийн мөчлөг нөгөө дааврын үйл ажиллагаатай холбоотой болохоор нөгөө сар бүр өндгийн эс боловсрохтой холбоотой биш ахаа гэж бодоод байна. Тэгээ биеийн эрүүл мэнд ялангуяа бамбаа булчирхай та их холбоотой бас нэг шалтгаан байт юм байл л дээ. Нөгөө бамбаа булчирхай муу айвал те бас хит харгалалт хит туранхай байх нь нэг сарын тэмдэг тогтмол ирэхгүй байх шалтгаан бас болдог. Тэгээд цусны шинжилгээгээр ер нь өндгийс ялгарч байгаа эсхийг одоо ер нь мэдэж болдог. Тэгээд магадгүй заримдаа эцэг гэхээс удамсан зүйл байхыг үүсгэх аргагүй. Эмэгтэй хүн өндгийн эсээ боловсруулж байгаа хэдий ч гэсэн эр бэлгээс нь өндгийн эст одоо хурч очиж чадахгүй байх эсвэл хүүхэд ээжийнхээ савнд бэхлэгдэж чадахгүй байх тохиолдлууд байдаг гэд нөгөө төрөөчийн югаар ярьжсэн шүү дээ нэвтрүүлгээр. Тэгээ ийнхээ онцлогоогоор ихийн савны хэлбэр үр тогтох суваг өндөвчийг бас харж болтгоо гэд нөгөө төрөөчийн нэвтрүүлэг дээр дэлгэр эмч маань бэлгэлээ ярилцчихсан. Харин тэнтэй бас нөгөө нэг умаа хүн дээр ордог гуурсан хоолоонууд одоо бэлгийн хавталтын улмаас халдвар авах боломжтой байдаг тий. Тэгээд үндгээсийг дамжуулж чадхаа бас болдог байх одоо халдвараас болоод тий. Тэгээ нөгөө бэлгэвч хэрэглэснээр нөгөө халдвараас сэргэлдэг боловч үргэлж хамгаалнаа гэсэн үг бол биш. Халдварын улмаас соривжилт нөгөө бий болоод өндгийсгийн замыг хаачдаг гэсэн үг. Тэгээ ийм шалтгаанаас ихэвчлэн эмч нар нөгөө хэвлийн доод хэсгийн нээлттэй хагалгаагаар тодруулах боломжтой гэж үздэг юм байлээ. Тэгэл зөндөө шинжилгээ авч болох юм шиг одоо сонсогдож штэ. Заримдаа нөгөө шинжилгээгээр ч гэсэн шалтгаан тогтоогдохгүй байх тохиолдлууд бас байгаад идэг. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээсээ төрүүлээ шинжилгээ өгөөд өөрийгөө онцлуулчих юм бол эмэгтэй хүн энэ олон шинжилгээг өгөө цаашлаад бүр хаалгаанд орох эрсдлийг хүртэл үүрх хэрэггүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ер нь нөгөө Библи уншихаар Библиэд хүүхдгүй эмэгтэйчүүдийн дөрүүд олол хид удаа гардаг штэ. Яагаад тухайн эмэгтэй хүүхдгүй болсныг бас Библи онцлоод бичсэн байдаг. Бичсэн байдгийн болоо. Тэ? Бурхан яг тэдний залбирлыг сонсоод хүүхэд өглөө гэд ер нь эцэст нь хариултыг нь бичсэн байдаг штэ. Тийм шүү те. Ер нь чи найзтайгаа хамт залбирх нь ер нь их чухал юм байна гэж бодож байна. Харин тий. Найзын маань яг сарын тэмдгийн мөчлөг нь 28 өдөр байдаг л гэж ярьж илээ л тий. Тэгээд жирэмсэн болох магадaltaй хугацаанд биений мэрснээс хойш 2-7 хоногийн дараа байгаад байгаа юм. Тийм. Нөө хосууд бас хоол хүнсэндээс сайн анхаарах хэрэгтэй. Тэг маш сайн одоо чанартай одоо хоол хүнс, тэжээлэг хоол хүнс тий жимс ногоо төлхөө хэрэглэх хэрэгтэй юм билээ. Тэгээ нөө жирэмсэн болохыг хүсэж байгаа бол сарын өмнөөс бас нөө жирэмсний эхний 3 сард полиний хүчил бас уух хэрэгтэй гэдэг юм билээ тий. Полин болохоор хүүхдийн тарих гол нурууны хөгжилд маш чухал үүрэгтэй гэж бас хэлдэг. Тэгээд заримдаа бас йод хэрэгтэй. Тэгээ нэг таны амьдарч байгаа газрын хөрсөнд йодны агуулмж байна уу үгүй юу гэдгийг бас анхаараа тий. Йодтой давс хэрэглэхгүй бол нэмэлтээр ерөнхийдөө йодыг бас хэрэглэж авах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгээ ялангуяа хүүхдтэй болохыг одоо хүсэж байгаа эмэгтэйчүүд маань өндгийс боловсрч хөвлөд үр олмогц одоо энэ сөрөг нөлөөтэй зүйлсээс болгоомжлох хэрэгтэй. Энэ зөвлөгөөнүүд сонсогч танд бас
тустай нэмэртэй олно гэж найдаж байна. Тэгээ хитгэн ормын хөгжмийн завсралгааны дараанаас бүгдээр ярилцлагаа үргэлжлүүлье. Тэгээ өргүүдлээс бол баталтай сэтгэл шаналлыг давхад хэрхэн туслах талаар бид нэр үргэлжлүүлэн ярилцах болно.
найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтэй хамт байгаад баярлалаа. Хүүхдтэй болохыг хүсдэг найздаа туслах гэж олж мэдсэн бүхнээ би сонсогч та бүхэнтэйгээ хуваалцаж байна яг энэ цагт. Тэгээд завсралгааны өмнө хэлсэнчлэн өргөдлөөс улбаатай сэтгэлийн шаналлыг давхад хэрхэн туслах талаар одоо бүгдээ хамтдаа ярилцъя. Тэгээд яг энэ сэдвийг ингээд хөнтөхөд яг ингээд судалж байхад үнэхээр хүнд сэдв санагдсан. Тэгээ найз маань эмчэд хандаж байгаа ч гэсэн өөрийн хүүхдтэй болж чадахгүй өөрийгөө одоо хүүхдтэй болж чадахгүй байж магадгүй гэсэн одоо айцтай эргэлзээтэй байгаа. Тэгвэл ер нь найз чинь их сэтгэлийн шаналлтай л байгаад байгаа юм байна да тий. Тэгээ нөх хүсэл мөрөөдлөө алдсан ч яжс магадгүй гэж бас бодогдож байна. Тэгээ ямар хүнд байгааг нь ер нь хүн өөрөө туулж идэл одоо мэддэг шүү дээ тий. Харин. Тэгэд найз чинь тэр бүр нөгөө шинжилгээ онцлогоо хийгээд эмнэлэг домлогоор яваад нааштай хараа авч чадахгүй бол ер нь чи найздаа ер нь туслах хэрэгтэй юм байна. Нөгөө нэг магадгүй тэрний асуудлыг шийдэж чадахгүй ч гэсэндээ нөгөө сонсоод ууралсан ч нөгөө уучлалт гуйгаад хажууд нь хамт байхгүй ер нь хүн хэрэгтэй санагдаж байна. Тийм шүү. Би найзаагаа одоо ингээд бодохоор маш сайн ойлгоод байгаа юм. Тэгээ хүүхэд өргөж авчиж магадгүй энэ талаар ч гэсэн хүүхэд өргөж авбал ямар вэ гэдэг талаар ч гэсэн бид хоёр ярилцсан. Гэхдээ хүүхэд олж чадахгүй болчихвол яг тэр хүнд хэцүү үеийг нь давхад үнэхээр хугацаа хэрэгтэй. Тэгээд бас нөхөр нь энэ санааг нь одоо хүүхэд өргөж авах санааг нь ч гэсэн яг нөгөө нэг дэмжих хэсгийг нь би бас сайн хэлж мэдэхгүй л байгаа. Харин тийм байна те. Нөгөө нэг таагүй мэдээ сонсвол хин л хүлэн зөвшөөрөхөд амаргүй л те. Магадгүй найз чинь хүүхэд өргөж авдгүй маа гэхэд хүүхэдтэй ажиллах боломжтой байвал харин тий. Найз маань яг хүүхэд тасрах газарт цагийн ажиллаж болчихно хий сайн дурын ажиллаж болтугай хий гэж хүсэж байгаагаа ч гэсэн надтай хуваалцаж ярилцчихсан. Тэгээ сэтгэл зүгээ яг бэлдэж байна уу даа л гэл би найзынхаа яг энэ тухай ярихт нь яг тэгж л бодож байлаа. Тэгээд яг би найзынхаа сэтгэл зүрхний төлөө өргөлжлүүлэн залбирсаар л байгаа. Ер нь их амаргүй л байгаа юм байна да тий. Гэтэ нөгөө залуу хүн болохоор боломж байгаа гэдэгт итгэж байна. Найз маань нөхөртөөгөө маргааш имлэг явна гэд хэлчихлээ. Тэгээд жирэмсэн болохгүй байгаа учир шалтгаанаа олоод бас яг тохирох эмчилгээ юу гэдгийг болоо мэдэж авъя гэд ер нь нөхөртөөгөө ярилцаа шийдсэн байсан. Би ч бас яг тэдний төлөө залбирч байна яг одоо. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж танд хүрч байна. Тэгэд өнөөдрийн сэдэв нэлээд хүнд сэдэв хийдэг ч гэсэн бид маш чухал сэдвийг хүндсэн байгаа. Тэгээд та бүхэн үргэлжлүүлэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Тэгэд бурхан энэ газар дэлхийг бүтээсэн гэж бид түрүүн ярьсан да. Тэгэд хүмүүс цаг хугацааны явцад бурхантай харилцаа холдож өөрсдийн санаагаар шүтэн хийх болсон шүү дээ. Гэсэн ч бурхан хүмүүст хайртай хэвээрээ тэгээд ч амлалтаа мартаагүй. Бурхан тэр амлалтаа биелүүлэх болно. Тэгээд өнөөдөр чимгээгч маань тэгээд энэ тухай бидэнтэй ярилцахаар чухал зүйлийг ярихаар бас ирсэн байна. Тэгээд чимгээгч маань тавтаа морил. За баярлалаа. За сайн байцгаана уу? За миний ярих гэж байгаа энэ түүх бол бодит. Бас тэгээд нэлээд эртний түүх байгаа. Библийн хамгийн эхний эхлэл нэртэй номонд байдаг л да. Авраам нэртэй нүүдэлчин малчин хүн байж бурхан түүнийг өөрийнхөө нутгаас агараад бурханы зааж өгсөн тэр газар руу явахыг тушаажээ. Гэхдээ бурхан Авраамыг зүгээр ч нэг нутгаас нь гаргасангүй. Түүнийг чи үр хүүхэд олонтой агуу үндэстэн болж чамаар дамжуулж үндэстнүүд өрөөгднө гэж амласан байна. За тэгэд Авраам ч бурхны үгийг дуулууртаагаар дагаж эхнэр Сарай ач дүү албатуудаа аваад бурхны амласан үржил шинтэй нутагт хүрэхээр нутгаасаа гарсан байдгийг. Авраам ч гэр бүлийн хамт үржил шинтэй газар очсон. Тэгээд тэр газараа хөрөнгө чинээ ихтэйж болж бас сууршиж авсан байна. За тэгэхээр бурхан Авраамд 3 зүйлийг амласан байгаа биз? Газар, алдар нэр, үр хүүхэд. Тэгтэл Авраам Сарай хоёр хүүхэдгүй байж тэдний нас жаахан хөгшөрсөн байсан байна. 10 жилийн дараа бурхан дахин Авраамтай ярьж гин. Авраам ч бурханы хүндлэн талархсан байна. Гэхдээ түүнд нэг асуулт байсан. Бурхан минь,
Та намайг юугаарч шагнасан. Тэр нь миний зарцнарт үлдэнэ. Харин би хүүхэдгүй хэвээр байна гэсэн байна. Ингээд бурхан түүнийг майхнаас нь гаргаж тэнгэрт түгөх түмэн оддыг харуулад чи тэднийг тоолж чадах уу? Би чамд амлая. Чи тэднээс ч илүү олон үр хүүхэдтэй болно гэж хариулсан байна. Хамгийн гол нь Авраам бурханд итгэж, бурханд түүний итгэл нь таалагдчихэ гэсэн. Бурхан тэр үндэстний бурхан болж тэднийг өрөөж, хамгаалж, хэрэгтэй бүхнээр нь хангах болно. Харин энэ бүхнийг сонсож байсан эхнэр Сарай хөгшин хүн хүүхэд гаргах гэж юу хэмээн инээдэ барьж чадсангүй. Гэтэл тэр хоёрын амлалтын хүү төрөхөд Авраам 100 настай байсан юм байна. Авраамаар дамжуулан бүх үндэст нь өрөөднө гэж хэлсэн байна тий. Яг зөв. Бурхан бүгдийг урдаас төлөвлөсөн байж л те. Авраам бурханд итгээд дагсан. Үүгээр өөрийнхөө хүмүүст бурхан хинбэ гэдгээ хэрхэн таниулдаг болохыг энэ бүх үйл явдлаар дамжуулан зааж байгаа. Энэ нь Иесусыг энэ дэлхийд ирэхэд бэлдэж байсан хэрэг. Бурхан яг Авраамтай яг яаж ярьсан болов энэ цаг үед тий? Тэгэхээр Библиэлд бол яг нарийн байхгүй л дээ. Гэхдээ бурхан тэр үед ч одоо ч хүмүүстэйгээ ярьсаар л байгаа. Тэр биднийг дуудаж байгаа. Тэгэхээр бурхан надтай Библийн одоо үгээр дамжуулж ярьдаг гэж би одоо ойлгож болох уу тий? Тийм штэ. Тэгэхээр бурхан тантай ярьдаг. Одоо энэ радиогоор ч дамжуулан хэрэгтэй хүнтэй нь ярьж байгаа. Гол нь бид түүнийг сонсхийг хүсч байна уугүй юу гэдг нь л чухал байхгүй юу? Авраам шиг бурханд таалагдах уу? Хэлснийг хийх үү? Тийм. Тэгэхээр бидний санаж явах ёстой нэг зүйл байна л та тийнд. Бурхан биднийг бүтээгээд хайрладаг учраас бас биднийг дууддаг. Тэгээд та яг энэ талаар сонсч ирсэн үү, тий? Чихээ нээлттэй байлгаж бурхан юу хэлж байгааг сонсхийг хичээгээрэй гэж. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөхөөс өмнө нэгэн захиаг уншиж өгье. Тэгээд загтал бичсэн эмэгтэй маань хүүхэдтэй болохыг хүсдэг байсан боловч болоогүй. Харин бурхныг сонсож түүнд итгэхэд суралцсан талаар байна. За би энэ цагтлыг нь уншиж өгье. Би хүүхэд байхасаа л элбэг зовох юм хүссэн. 19 нас хүрээд гэрлэж анхны хүүхдээ төрүүлсэн юм. Хоёр дахь хүүг мэдлэхээс өмнө бид охин байгаасаа гэж хүсэж байв. Удалгүй хоёр дахь хүүгээ ч үлгээд авсан юм. Охинтой болох маш их хүсэлтэй байсан нөхөр маань тэр цагаас хойш хөвгүүддээ үнэхээр хайхрамжгүй ханддаг болсон. Би дахиад төрөх байх гэж хүлээж байсан ч эмч намайг дахин төрөх боломжгүй гэж хэлсэн. Тэр цагаас хамгийн хэцүү нь нөхөр маань намайг ч хайрлаж халамжлахаа болсон юм. Маш их сэтгэлийн хямралд орсон байх үедээ би найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн тухай хүнээс сонссон юм. Нэвтрүүлгээр ярьсан зүйлсийг сонсоод тэр эмэгтэй сэтгэл тайвширхын зэрэгцээ Есүсийн тухай надад ярьсан. Тэгээд миний төлөө залбирч холбогдох дуугаар өгсөн л дөө. Гэхдээ би хэсэг хугацаанд энэ нэвтрүүлгийн талаар мартсан байлаа. Нэг өдөр дотроос минь радиогоо асаа гэж байгаа юм шиг санагдсан. Радио асаахад яг надад хамаатай зүйлсийн тухай ярьж байлаа. Хүүхэд өргөж авах тухай. Яг л Библиэд бичээстэй байдаг. Иремья номонд учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын бос сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Та нар итгэж байна уу? Та бурхны мөнхийн төлөвлөгөөнд холбогдсон тэр чамайг хайрлаж сонсдог гэж хэлсэн юм. Яг энэ өгнүүд миний зүрх сэтгэлд шууд туссан да. Миний тусламж хэрэгтэй байгаа охин заавал байгаа. Би түүнд сайн сайхан ирээдүг өгөхийг хүссэн. Нөхөртөйгээ энэ тухай ярьсан чинь зөвшөөрсөнгүй. Би бурханд хандан залбираад л байсан. Нөхөр маань ч зөвшөөрсөн. Ээж нь бутан донд хайчаад явчихсан бяцхан охиныг олсон юм. Хүмүүс олсон байсан. Бид тэр охиныг өргөж авсан юм. Одоо би бурханд талархдаг. Бурхан надад охин төрүүлэхийг зөвшөөрөөгүй ч тэр охинд миний тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж байсан гэж захианд авчирсан байна. Тийм үнэхээр гайхалтай төв байна. Тэгээд бурхан өөрт нь охин өгөөч өөр зориг бас байсан байна тий. Тэгээд тэр олсон жаахан охинд нь итгэл найдвар, сайхан ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд
бидэнтэй энэ түүхээ хуваалцсан сонсогч эмэгтэй танд баярлалаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Сонсогч эмэгтэй маань одоо танд асуулт байвал бас түүхээ хуваалцмаар байвал бидэнтэй холбогдоорой. Тэгээд та нараас захиа хүлээн авах бас ярилцах болгондоо бид үнэхээр баяртай байдаг шүү. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.